Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2020 оны зээл авах хүсэлт илгээсэн иргэд аж ахуйн нэгжүүдийн төслийг сонгон шалгаруулах хорооны хурал 2 өдөр захимаар хуралдаж дууссан. Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар 112 аж ахуйн нэгж төслөө танилцуулсан бөгөөд өндөр оноо авсан 64 аж ахуйн нэгжийн төсөл нийт 9 тэрбум 95 сая 692 мянга 234 төгрөг буюу 9.1 тэрбум төгрөгийн зээл авахар болжээ. Үлдсэн 48 аж ахуйн нэгжийн төсөл дараагийн ээлжинд санхүүжигдэх юм а. За өмнөх жилийг бодох юм бол бид нар технологийн хувьд бол маш дэвшилттэй, цаг хэмнэсэн, арай хурдан одоо хүмүүст ойлгомжтой, нээлттэй одоо шалгаруулалт бол явуулж өнгөрлөө гэж ойлгож байна. Төслүүдийн хувьд бол өнгөрсөн жилдээ харьцуулахад бол төслүүд маш одоо сайжирсан байна. Төслөө хамгаалах бэлтгэл одоо юуг бол хүмүүс бол одоо маш сайн хийдэг болсон байна. За маш бага оноогоор одоо дээр доороо орж ирэмблэгдэж байгаа байдлаас харахад бол өрсөлдөөн бол маш сайн байна гэж үзэж байна. Даатгалын зардлаа бол тооцоод ороод ирж байна. За мөн чанарын нэгдсэн удирдлага буюу бүтээгдэхүүн үйл ажиллагааг бид нар ямар чанар стандартад нийцүүлж одоо үйл ажиллагаа явуулах вэ? Хэрэглэгчид болон өрсөлдөгчид тухайн зах зээлд оролцогч талуудын бас менежментийг бол тодорхой хэмжээгээр төсөлдөө тусгаж өгсөн нь үндэсний хийгээд одоо олон улсын стандартад нийцсэн 1-2 алхам урагш алхсан ийм хамтын ажиллагааны бас нэг хэлбэр загвар кейс жишээ бас энд одоо бий болжээ гэж бас дүгнж болохоор байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А131 тоо тушаалаар 2020 онд сангаас шууд олгох сангийн зээлийн багцын нийт дүн 9.1 тэрбум төгрөг юм а. Уг зээл нь аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкар дамжуулахгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр олгох зээлийн хэмжээг төсөл эрүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснараа онцлогтой юм а.